Сайн өглөөний минь өнөөдөр 3 сарын 17. Та 6 цаг 50 минут болчихно. Өнөөдөр би 25 км чинь 25 км-т 1500 орчим калори зэрцүүлэх юм нэлээ. Би доо гаргаад хийж байгаа ярахгүй болохоос. Цаг 5 минут би талбай дээр хөдлөж чинь яг хөдлөх хэвээр цаас иж байгаа юм гэж байна. Тэгэхээр 5 минут ч гэсэн хайран байна. Үндэсний цэцэрлэг төрөлнөр болохоор 8:30 гэхэд яваад очих зорилготой гарсан байгаа. За хөдлөө. Хэрвээ үнэхээр хөлсөө гаргаад шулуун замаар жий гэвэл зориултын замаар тэр маршлын гүрний зам болон энэ цэцэрлэгт хүрээлэн ордог. Баластын гүрний цэцэрлэгт хүрээлэн ордог. Зам тэгээд нисэх яармын зам. Хайтахан гэхдээ дугуйн зориултын замгүй гэхдээ явганы зам үргэлж цэлүүхэн тэгээд үргэлж гой өргөн гიშгэн энэ гурван зам хамгийн их таалагддаг. Лагерийн чиглэлийнхэн бол Юурас дэлхийн зам тэгээд долоон бурлаас цаашгаа хүн тэр дугуйн замыг сонгож бол их гоё. Тэрнээс хотын замаар ингэ шороотой айлтад яваад гэж яриа. Ингэж хэрвээ төрийн хөсөө гаргая гэж байгаа юм. Гой зам руу зорж очиод замаа чиглэлээ гаргаад өдөр алхам дээр чинь өглөөний нар нуурлуу игээд айгүй гоё. Би нүртэл явахдаа ганцхан шиг дугуйтай хүнтэй зүрлээ. Ямар нэгэн ажлын процессын нэг стартер ах байна. Ажил руугаа л дугуйтай зүрлээ. Энэ хүртэл тэгэхээр би 27 минут зэрэгсэн юм шүү дээ. Танд хүрээлэн ямар ч 8:30-та амжиж цэцэрлэг түрээлэн орно гэсэн амжих юм шиг байна. Ийшээ хамгийн өксөр хэсэг дээр явж байгаа болохоор би яг ингэ офицероос эхлээд жигтгэн өксөр ойн дотор ирчлээ. Өнөөдөр харин өглөө яг жам цанхан байгаа. Гэхдээ
Гэтэ амар хөдлөрж байгаа болохоор дараагийн төгсөл дээр л гарцаагүй ус орж тарах. Тэгээ ер нь бол нэг уцаа цүнхлээд тэгээд хуцаа өөртөө тохируулаад видео техник үзээд тэгэл гараа явахад бол юу ч юм. Тэгээ голонтаас малгай эсвэл зүгээр хаяж бодож байна. Аюулгүй. Видео ер нь бол нөгөө яг энэ замыг яагаад өглөө ирсэн шиг байна. Энэ зам өглөөр сэлүүхэн замаар гараад гой замдаа очиж байгаа. Тэгээд яа заавал улаастан гүрсэлдэг юм. Улаастан гүрнээс эхлээд юу ээждэг. Нөгөө нэг шаа дүнжин гараа хутлааны төв рүү хүрээд тэгээд цэцэрлэг дүүрээс орчихсон. Маш гоё дугуун зам ба. Дугууны зам штэ. Энэ машины дуунаас болоод миний дуу аюу мохоо орж гардаг юм лээ тий. Том машинууд амар. За. Олон бичгийг авах юм чинь. Би бүр 5 минутын цаадсан байж тээ одоо ялаа. Сануу дугуун зам ямар сүрээд ирлээ. Тэнцэнээс эхлээд дугуун зам маш гоё зам. Хай ханерсэн байна араач дээр та нар намайг. Яа, стокой. Би яг хүссэн газартаа хүссэн хугацаанд ирж чадсан. Тэгээд энэ зам бол маш гоё зам. Яг дугуун замынхаа эхлэл дээр нь хандсан байна. Энэ байж. Би яг ботаник дээр 7:32 тавьсан бол энд ирэхэд 47 болж исэн гэж чинь 15 минут зарцуулсан байна ийшгээр. Ийшгээ ерөөсөө автобусны буудлаар тооцвол 3 буудал юм байна. Галт тэрэг авах чинь хардаг. Би энэ дэстэ айгуу удаан саадж байна. Хэдэн минут ч чинь. Ирээд бараг 7-8 минут. За угаасаа галт тэрэг явж дуусгаар хөдлөх юм чи. Ямар ч сан ботаникаас ийшгээний 3 автобусны буудлах газар байдаг юм байна. Тэгээд цаашгаа бол дандаа дугуун замарч висээр агаад үндснийхээ цэцэрлэг түрээлээ орчныг 200 м газар дугуун зам, зориултын дугуун зам руу газраар явна. Гэхдээ маш гоё ахална. Араасаа наран чаруулаа явна. Сая өөдөөсөө ингээ наран чаруулаа явсан. Номлооны нар бол хачин гоё. Одоо яг цайгаа тэр явж байгаа. Одоо яг 8 цаг болж байна. Тэгэхээр 30 минут хангалттай явчих байгаа. За хөдлөө.
таалсан чинь гараг 3000 м бахта болвол 3 км гэсэн үг шүү дээ. За тэгвэл өнцөг гараг 3 км гэсэн үг биш байна. Ямар гоё цэвэр төвлөө байгаатай юм бэ? Ямар гоё вэ? Тэр хотыг хардаа бүр саар. Сая энэ дундаас чи гараад ирлээ шүү дээ. Хөрхөн дугууныхаа ачаар замд агуулч автобусны буудал байдаг болсон юм байна. Би юу ч мэдээгүй. Автобус бүр яваад өглөө болгон нарыг харсан гэж. Би нэг нөө сонсоод байдгүйтэй гэхдээ чөтгөр яг энд бол санаанд орсон. За 1 км авчлаа шүү дээ. 2000 гэж байна. Одоо цаашаа 2 км байсан. Тэгээд өглөөний нарыг харангаа өглөөний жилт хийгээд аль болох цэвэр агаартай хэсэг рүү гараад сайхан агаар амьсгалаад өөрийгөө эрүүлжүүлсэн хараа үйл ажиллагаа явуулж байна. Надтай хамт чи хүн байхгүй байгаа даа. Гэхдээ дулаархаар зөндөө гарч ирэх баг. Би тэгээ үргэлжлүүлээд лээ гэж бодож байгаа. Гэхдээ тэрнгөө илүү хүчнэлэг бас илүү эрүүл тэгээд бас илүү турхаа байх ямар ч хүн хүсэхгүй гэж юу? Гараа юу авах чаа айгу аюултай. Гэхдээ би сурмаар байгаа штэ. Залууч орчих. Гэтэ би гэмтгийг хүсэхгүй байгаа. Залуучуудаа өнөөдрийн миний уриалгаж байгаа уриалга бол ялангуяа залуучууд дугуй унасаа гэж. Ягаад гэвэл хотын түгээр маш олон ихтэй сургуулиуд байдаг. Ихтэй сургуулиудын гадаа дүүр машин байж айгу хэцүү. Тэгээ нэрмэн тойрных нь нарийн голмод үргэлж бүгдэрч байдаг. Гэтэл нөгөө дотор нь эрүүл саруул, чирэг, цэл залуухан бодол оюуны хувьд мэдээж дээд түвшнийхэн нь дээд боловсрол эзэмшгээ шалгалтандаа тэнцээд орсон суралцж байдаг. Гэсэн мөртлөө хотынхаа бүгдрэл бас эдийн засагтаа бас дээрээс нь байг экологтой өөрийнхөө эрүүл мэндэд хор болох тэр туршлыг бүр хар ажил хийхгүй оюутан байх цагаас эхлээд өөртөө суулгаж идэг. Энийг байлаад бүх оюутнууд дугуй унчаалтаа. Сүүлдээ замын бүгд маш их багсан. Бага насны хүмүүсийг дугуй ун гэж хэлж болохгүй яа гэдэг тийм зам маш аюултай. Тэгэхээр бага насны хүмүүсийг хөргөж авч байгаа ээж аав машина унаад явж болно. Харин залуучууд дугуй унчаалчтай. Тэгэх юм бол манай хотын бүгдрэл нэлээд их хэмжээгээр багасна. 1000 гэж байна. Цаана дахиад 1 км хүртлээ. Би түрүүн замдаа нэг цогтой залуу таарлаа. Тэгээд за энэ ч угаасаа нөгөө Цэргийн баярад хэлж байгаа баарнаас гарч ирсэн нөхөр байна. Гэж боддоо. Залуучууд ер нь арай баарнд өрөвчд болохоор өглөө эрт чаддаггүй. Өглөө эрт чадахгүй юм чинь үдээс хооштой сонжирсан их ажилтаа л байхгүй юу. Тэгэхээр залуучуудаа өглөө эрт цаад дугуйтайгаа жийцгээ ялангуяа оюутнуудаа бүгдөө дугуй унья. Ой цэвэр агаарт
Гэх шулуун замаар яг машин зам шиг юм асфальтын зам учраас ямар ч донслогоо өнтер байхгүй. Донслогоо өнтер байхгүй болохоор хурд саарахгүй. Маш хурдтайгаар GC-ээр явна. Одоо надад ерөөсө 500 м зайлбалсан байна. Хараа. Түрээд ингээ хашаахгүй юм чи. Одоо хөтөлбөр авсан нэлээд урт үргэлжтэй байлаа. Тэгвэл бүх үргэлжтэй гэдэг юм байна. За ингээ хатраа арчсан зам нь их муу болно. Одоо онцгойтой замын үнэ хавхай гэсэн тоо газар хэрхэн байдаг юм шиг байна юу. За би амарчсан тоо хаалгаар мөшчихсэн үнэсний зүрхээр ороод одоо том тойрон руугаа хаваад нэлээ олон дууртай хүн харагдчихэв. 8:30 20 гаруй км тулаад эцний цэцэрлэг түрээлнийхаа том тойргоор нэг таарчаад одоо нам 45 болчихсон. Тэгээд юу одоо би цаашаа 3-4 км зэгээл ихтэй авчихсан. Талбай дайрсан. Энд айгүй олон гоё хүүхдүүдэд авсан тэгээ бас дугуйтаа жийж байгаа хүмүүс. Тэгээд яг одоо энэ юу нэг хамт болсон юм шиг байна ангиар. Ер нь зүгээр нэг бүтээн байгаа. Тэгээд үнэтэй айгүй гоё. Тэсэлсэн машингүй тэсэлсэн бүх басууны талбай хэрэгчтэй гэсэн. Тийм болчиход ерөөсөө үнэний зүгээр ингээл зэрэг хүмүүсээрээ Стан хатан болчих. Старсан байна. Камерны дотроо эцний бас бачаа зарцаад байна. Зарцаад байгаад стан хэцүүэн бичлэг явах. Ордон болоор эргэлөө нэг өрөөдөө бас явах гарч чадахгүй юм шиг. Ой. Аван бүхэн градусч шөндөө 15 мөр. Өглөө өөрөөр уцаад 10 хэрч метро гэсэн ганц зураг л байна.
түрээд ирлээ. Би хавар харагдаад штэ. Тойроод 25 км-ийг хүцээгээд түрээд ирлээ. Одоо яг 8 цаг юу вэ? 9 цаг 15 юу вэ? Тийштэй 7 цаг гэдэг чи 9 цагт ирэхээр төлөвлөснөөс 9 цаг 15 амар өөрхөд төлөвлөсөн цагийг мартсан. Юу илээ 8:15-д ирэх ёстой шиг санагдаад их байхгүй. За яарсан. Жисээр аваад ирлээ. Саад зарчид хүрээд ирлээ. Нөгөө нэг замын голоор эргэх дохойг ашиглаж явах гэсэн суулаанд тавьчихж байгаа юм шиг байхгүй. Цаг юм 2 дохой хүлээх яарнд шууд явчихдаг болохоор гараа авчдаг болохоор маш их цаг юм. Ирээд суулаанд тавьчихж байгаа юм шиг. За стоо харчаад орлоо. Гэртээ хүрээд ирлээ. Одоо цаг 9:39 болж. Би ер нь өнөөдөр айгүй олон газар цаатлаа яа тэр хоол цаанд явж байгаа л батарей дуусаад эцнийч батарей зарцаж унтраад камерны батарей ч дуусаад камер энэ камерс дан хэр гоё камер наач та маш баярлалаа. Хүрээд ирсэн. Одоо ингээд гэртээ орлоо. Маргааш хоол замд чичээд тэгээд ер нь бол яана. Нөгөөдөр скутерн тийм болохоор хоттой ойрхон замд чийнэ. Ой, энэ амар чичвэ. Миний гар марч андаарсан ч амар чиг. Ер нь их хүчингээ таахгүй. Одоо залуучна илүү тархаалахаар илүү залуу харагддаг. За. Гэртээ өрөөд ирлээ.